За өнөөдрийн бичлэгээр өрөмдлөгийн талбайн засалтыг харуулахар бэлтлээ. За энэ бол Австралид засагдсан байгаа Арс өрөмдлөх зориулж хийгдсэн өрмөн талбай засалт. Ерөнхийдөө бол 25-ыг харьцах 20 метрийн харьцаатай. Ийм төгшгөн, маш төгшгөн гой засдаг. Өнгөн хөрсөх болохоос гадна ямар нэгэн том бул чулуу нүүдэ бүгдийг аваад төгшгөн засдаг гэж байгаа. За зүүмпийг харуулж байна. Ер нь манай Монгол зүүмпийг нэлээд нэг худаг шиг ч юм уу жорлон шиг төг дөрвөлжин гүнзгий хухацдаг штэ. Энд бол тэгдэггүй. Аюулгүй байдлаа боддог. Нөгөө нэг ямар нэг байдлаар ус дүүрсэн үед одоо мал амтан унах үед нөгөө налуу ирэмгээд агаад ингээд гараад ирэх боломжтойгоор нэг талыг налуу ингэж худаг. Цаатлыг нөгөө өндөр ингэж босгож өгдөг нь болохоор зэрэг арс өрөмдлөг маань үе үе ингэж маш хүчтэй агаарын даралтаар ингэж ус хүлээж гаргадаг учраас цаашаага нөгөө асуудал үүсэхгүй тул ингэж нэг талын өндөр нөгөө талын налуу ингэж засдаг байж байгаа. За энэ болохоор зөв бас нэг өрөмдлөгийн талбаар гэж байна. Маш төгшгөн ерөнхийдөө бол гой засдаг байж байгаа. За өрөмдлөгийн талбай дээр цооны азимут харуулах бичлэг хийгдэж байна. Өрмийн гацнаасаа нэг 2-3 метрийн зайтайгаар татдаг. Тэгээ гацсан дээрээс татчихаар нөгөө нэг дээр өрмийн машин нэр зогсох үедээ нөгөө тагалждаг учраас өрмийн мастер маань нөгөө юуг харахгүй, туузаа харахгүй. Энэ туuz болохоор зэрэг өрмийн мастер зориулагдсан. Яг өрмийн машин энэ туузтай параллел байдлаар зогсоох юм бол азимутанд таарж ийн гэсэн үг. Танайд ингийн зүгээр нөгөө тууз тэгээд зүрт нь хоёр чулуу уяад азимутыг ингэ тааруулаад сайтын компас гэж юм одоо дуранддаг компас гэх юм уу? Ийм компасаар ерөнхийдөө азимутыг нь шалгаад 1-2 градусын ч зэрэгүүгээр нарийн тавих боломжтой байдаг. За ингээд байрлуулсан байх юм бол одоо нөгөө компасаараа чигийг шалгаж байна. Азимутаа шалгаж байна. Тамад хөдлөх шаардлагатай хөдлөгнө. За ийм компас байдаг Sunto брендийн. Дээдлийн нэг толийг нэг шалахгүй зүг нэг шалахгүй гол нэг ардлаас нь шагааж хардаг. Тэр нүхийг энэ одоо харагдж байгаа юугаар нь сайн ашиглаж хардаг. За ингэж харах юм бол дотор талд нөгөө грац харагддаг. Яг бууны овоо хараа шиг харагддаг учраас ингээд юуг нь одоо бичлэгэн дээр жоохон бүдэгхэн харагдахгүй. Нэг нүдээр харах юм бол энэ аягүй тод харагддаг. Тэ шагаагаа тэдэн грац руу харж байгаагаа хардаг. Дунд нь голчгон байдаг учраас голчгомоотойгоо харьцуулаад тэдэн грацын чиглэл рүү эргүүлж азимутад харуулж байгаа маш энгийн харах боломжтой байдаг. За ингээд ахаж жоохон хөдлөх шаардлагатай бол хөдлөгнө. Энэ бол 270 градусаар тавигдсан цооног байсан санаж байна. За ахаад нэг жоохон засахна. За ингээд засаад болчихсон бол салхитай өдрөө дээр нь 2-3 чулуу тавьчих юм бол нөгөө хийсэд байхгүй амар болчин тийм ээ. Энэ тууз болохоос зөвхөн өрмийн мастерт зориулагдсан тууз л да. Яг энтэй ирж нөгөө өрмийн машин маань параллел зогсох учраас өрмийн мастер зориулагдсан тууз байгаамаа. За ингээд өрмөө хүлээн. Өрмөө машин эрхийг. За өрмөө машин маань ирж байна. Энэ бол Арс өрөмдлөгийн машин. Шрам брендийн өрөм байгаа. Одоо нэг орж ирэхдээ өрмөө мастер маань жолооч маань нөгөө туузаа харах нь ш. Туузаа хараад, гацсаа хараад, гацсаа голлоод гэсэн мөртөө туузтайгаа параллел зогсох хэрэгтэй гэсэн үг. За нөгөө өрмөн мастер маань тууцтайгаа параллел зогсож байгаа хэсгээ өөрөө талиндаа хараад ухраад өгшлэн. За тэгээд мэдээж нөгөө яг грацаар зогсох боломжгүй учраас ахаад геологч сайтын компасаараа ахиж грацсан шалгана.
За тэгээ мэдээж нэг 2-3 градусын зөрүүтэй байдаг учраас аль тал руугаа дарж хөдлөх, хаашаага хөдлөхийг эргүүлэхийг нөгөө гараараа зааж өгнө. За ингээд 2 3 шалгаж найдвартай болгосныхаа дараагаар өрөмөн мастертай ерөнхийд нь боллоо гэж тохиогоод азимут нь таарлаа гэсэн үг. За ингээд цаасан дээр ер нь бол цооногийн гүн, цооногийн дугаар, цооногийн азимут тийм ээ налуугийн өнцөг зэрэг мэдээллийг бичиж өгөөд ингээд өрөмөн мастертай өгөх хэрэгтэй. Тэгэхгүй зарим тохиолдолд нөгөө салхитай өдөр ч юм уу эсвэл 50 градусны налуутай гэснийг нь 55 ч юм уу буруу сонсох юм бол тэгэл буруу өрөмдөд эхэлжүүл ер нь бол цааш засахад хэцүү болчдөг. За тэгээд иймэрхүү мэрэгжлийн төрлийн видео бичлэгүүдийг үзэх юм бол Jog Compass-ыг нэтний хичээлүүд хийсний видео бичлэг дотор зөндөө байгаа.